нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого, үүний бусад улс орнууд болон манай улсад үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, боломжийн талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Уланбаяртай ярилцгаулна. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч ярилцсан явдалд маш их баярлалаа. За баярлалаа. Хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн орнуудад тавьсан энэ тарифын үр дагавар манай улсад үзүүлж болох эрсдэл болон нөлөөний тухай хоёулаа ярилцъя. Эхний асуултаа би ингэж тавьмаар байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өмнөх ерөнхийлөгч байх үедээ 2016-аас 2020 онд 18-аас 20 оны үед бол манай өмнөд төрш бүгд найрамдах хятад ард улсын $360 тэрбум нийт бараанд бол 25% тариф ногдуулснаар энэ ажлаа эхэлж исэн гэвч тодорхой үр нөлөөнд үр дүнд хүрээгүй учраас энэ удаа дахин нийтээр нь нэг ёсондоо өмнөд төршийн үйлдвэрийг Вьетнам, Мексик ч юм уу нүүлгэх боломжгүй байдалд оруулж гэнэ гэж зарим эдийн засаг судлаачид хараад байна. Тэгэхээр саяны энэ гаргасан энэ сард гаргасан энэ тарифын шийдвэр нь дэлхийд дахинд ямар дохиог өгч ийн гэж та харж байгаа вэ? Таны бодлоор энэ шийдвэрийнх нь гол зорилго нь юу вэ гэсэн энэ сэдвээр хоёлаа ярилцлаа хэлье. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас энэ үчиг мэддэг хүргэе. За тэгэхээр Дональд Трамп бол 1 сарын 20-нд тангар хүргэснөөс хойш бол хоёр томоохон бодлогыг явуулж байна. За энэ нэгдүгээрт бол дэлхийн хэмжээний геополитикийн асуудал байж байна. За хоёр дахь нь бол ерөөсөө энэ олон улсын энэ эдийн засгийн харилцаанд худалдааны тарифын асуудлаар Америкийн нэгдсэн улсын бодлого гэдэг. Энэ хоёр том юм дээр бол ерөнхийдөө төвлөрж ийн гэж хэлж болно. Тэгэхээр энэ бодлогын гол зорилго нь юу юм бэ гэдэг асуулт гарч байгаа. Яагаад ийм бодлого гаргаж ирэх болов гэж. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл 2024 оны Америкийн нэгдсэн улсын гадаад худалдааны төлөөлөгчийн газар гэж байдаг. Энэ бол яамны хэмжээтэй энэ гадаад худалдааны төлөөлөгч бол элчин сайдын ийм ранктай ийм байгууллага гэж байгаа. Засгийн газрын маш том байгууллага. Тэгэхээр энэ байгууллагын аль биесны мэдээгээр 2024 оны байдлаар Америкийн нэгдсэн улсын гадаад худалдааны алдагдал $918 тэрбум. Энэ ч баг $180 шүргэж байна. За энэ бол өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын төсвийн алдагдал төлбөрийн тэнцэлээр бол маш том эрсдлийг бий болгож байна гэж. Тэгээ энийг шийдвэрлэх гол арга зам бол юу вэ гэхээр мэдээж төсвийн хөрөнгө сонгогдож байгаа төрийн байгууллагуудыг цомогдох. Тэгээ гадаад худалдааны энэ тэгш бус энэ алдагдлыг шийдвэрлэх явдал. Тэгээ энийг шийдвэрлэх гол арга замыг бол одоогийн Трампын засаг захиргаа бол тарифыг өсгснөөр энэ асуудлыг шийдвэрлснээр Америкийн төсөвт бол $2.2 их $80 орлого олгох ийм урдсан тооцоолол гаргасан гэдгээ бол ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэгэхээр энэ дээр бол би нэг зүйлийг хэлэхэд бол ер нь бол энэ бүгдээр яг сая бол өөрөө хэллээ ингээд 2018-аас 20 оны хооронд бол Хятад Америкийн худалдааны дайн эхэлсэн. За энэ бол нэг тарифын дайн гэж. Тэгэхээр энэ бол гол асуудал нь юу гэсэн бэ гэхээр бүгдээр Хятад ард улс бол 2010 онд бол дэлхийн номер 2 дахь эдийн засаг болж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Японы урд гарч ирж 2010 онд. За нөгөөх нь бол 2015 онд бол бүгдээр Хятад улсын үндэсний мөнгөнд тэмдэгт renminbi буюу юан. Юан бол олон улсын валютын сангийн зээлийн сагсанд аль биесээр чөлөөт валютаар ингэж орж ирсэн. Ийм том эдийн засаг болж ирж байгаа. Гэтэл Дональд Трампын эхний засаглалын жилүүдэд ямар асуудал тавьж ирсэн бэ гэхээр ерөөсөө бүгдээр Хятад улс бол олон жил хөгжиж байгаа орны статустайгаар
Америкийн нэгдсэн улсад экспортлж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь гайлын асар өндөр тарифын хөнгөлт эдэлж байсан. Гэтэл Америкийн нэгдсэн улс бүгд хамтдаа 100 одоо орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол өндөр тарифтай явж байсан. Энэ тэнцвэргүй байдал нь бол Америкийн нэгдсэн улсад бол худалдааны хамгийн том алдагдал бол бүгд хамтдаа ногдож байна. Ийм учраас энэ тарифын асуудлыг одоо нэмэгдүүлэхээр бол энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж. Ингээд дараа нь бол хэд хэдэн үеиштэй хилцээр болоод зарим үед нь тохиролцоод ингэж яагаад бол эхний бүрийн эрхийн хугацаанд дууссан. Тэгэхээр энэ жил бол зөвхөн энэ тарифын асуудал бол ерөөсөө бүгднээр нь хятад артуулсан биш. Түүгэрч барахгүй энэ бол хамгийн ойрын холбоотнод. Тэгээд дээр нь бол хөгжиж байгаа. Тэгээд нэн буураа хөгжөлт оронд бүртэл энэ асуудалд бол ингээд хамрагдаад ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр бол би нэг яг энэ олон улсын эдийн засгийн харилцааны нэг жижигхэн түүх ярихад бол дэлхийн 2 дугаар дайны дараа бол колонизм задраад Аз, Африк, Латин Америкийн бараг 100 гаруй орн тусгаар тогтнолоо болоод ингээд 1960-аад оноос энэ 100 гаруй одоо Аз, Африкийн Латин Америкийн чөлөөлөгч орнууд бол эдийн засгийн тусгаар тогтнолоо болох асуудал байсан. Тэгээ энэний хүрээнд бол энэ хөгжиж байгаа орнууд бол 1964 онд 77-гийн бүлгийг байгуулад тэгээд Нүүбийн 18 дугаар ерөнхий ассамблеийн чуулганы тогтоолыг үндэслээд нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн баг хурлал гэж. Одоо бид нар юнктай тэгээд ярьдаг. Одоо худалдаа хөгжлийн баг хурлал гэдгийг бол байгуулсан. За энэ баг хурлаар бол хөгжиж байгаа 77-гийн бүлэг гэж одоо энэ тусаар тогтносон энэ бүлэг худалдаа хөгжлийн баг хурал хамтраад олон улсын худалдаанд хөгжингүй умард хөгжиж байгаа өмнөдийн хооронд олон улсын худалдаа эдийн засгийн шин засаглалыг тэгшэрхийн засаглал тогтооё гэдэг ийм шийдвэр гарсан. Тэгээ энэний шийдвэрийг дараагийн одоо энэ бол 1964 он Женевт болсон хурал. Тэгээ 68 онд Нью Делид болсон худалдаа хөгжлийн баг хурлын 2 дахь хурлаар хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнуудаа өөдөн татахын тулд бол худалдааны хөнгөлөлт үзүүлэх ёстой. Энийг бол одоо GSP гэж юм л да. За энэ бол одоо худалдааны тарифын хөнгөлөлт. За тэгэхээр энэ бол хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнуудын дэлхийн эдийн засагт бол одоо гарч ирэхэд нь бол хөнгөлөлт үзүүлэх юм а гэж. Тэгээ энэ үзэл санаа бол 1974 онд 77-гийн бол худалдаа хөгжлийн баг хурлын идэвхтэй дэмжлэгээр за тэр үед бол ГАТ бол нэг олон улсын худалдааг зохицуулж исэн Бритэн үүсгийн одоо цорын ганц байгууллага байсан ГАТ. Тэгээ яг ингээд 73-аас 70-аад онд бол энэ Токиогийн үе шатны хилцээр гээд энэ хүрээнд одоо өөрөөр хэлбэл нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн байгууллага 77-гийн бүлгийн орнууд 1974 онд нэгдсэн үндэсний байгууллагын 29 дугаар чуулганы тусгай 6 дугаар чуулганаар 2 чухал баримтж баталж гаргасан. Энэ нь нэгдүгээрх нь бол олон улсын эдийн засгийн шин дэвж өрөөний тухай тунхаглал үйл ажиллагааны хөтөлбөр, хоёрдугаарх нь улс гүрнүүдийн эрх үүргийн харт гэж. Тэгээ энэгээр бол өөрөөр хэлбэл хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнуудад зээл тусламж олгоно, хөгжиж байгаа орнуудын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргана, өрийн асуудлыг шийдвэрлэнэ, хөгжиж байгаа орнууд технологи нэвтрүүлнэ, экологийн асуудлыг хамгаална, үндэстэн дамжсан корпорациудын үйл ажиллагаанд хяналт тавина. Тэгээ олон улсын худалдаанд үйл ялгарлах зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн ийм олон чухал асуудлаар энэ одоо шийдвэр гарсан. Ингээд 1974 оноос энэ бол албан ёсоор болоод ингээд 1976 онд Америкийн нэгдсэн улс бол худалдааны тухай хуулиа батлаад энэ хуулийн 76 оны 1 сарын 1-ээс өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс хөгжиж байгаа орнуудад хөнгөлөлтийн системийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо энэ хөнгөлөлтийн системийг бол эхний хөнгөлөлтийн систем ингээд 76-аас 86 хүртэл 10 жил. Энэс хойш бол ингээ үе шатаагаар шинжлэгдэж яваад хамгийн сүүлд бол Дональд Трамп 18 онд энэ хөнгөлөлтийн системд гар хэвсэг зурж байсан. Тэгээ энэ хөнгөлөлтийн дагуу бол өөрөөр хэлбэл буурай хөгжилтөд одоо 43 орныг оролцуулаад хөгжиж байгаа орнуудыг оролцуулаад нийтдээ 135 орнд Америкийн нэгдсэн улс хөнгөлөлт үзүүлж байсан. Тэгээ энэ хөнгөлөлтөнд нь бол Монгол улс орж ирсэн. Монгол улс ялангуяа Монгол улсын нийгмийн сүлжмэл оюун бүтээгдэхүүнүүд гайлын одоо хөнгөлөлттэй тарифаар за бусад одоо бараа бүтээгдэхүүнүүд бол Америкийн зах зээл дээр бол хөнгөлөлттэй тарифаар ингээд энэ хэрэгжижсэн. Гэтэл энэ олон орнууд дотор бол Америкийн одоо зах зээлийн энэ хөнгөлөлтийг ашиглаад одоо тухайлах юм бол та мэдж байна. Саяын одоо Дональд Трампын одоо
тарифын тэр 183 орн дотор чинь Вьетнам бол 43 байж байгаа. Гэтэл ингээ 2024 он гэхэд Вьетнам Америкийн нэгдсэн улсын худалдааны алдагдал бол жишээлх юм бол одоо Вьетнам бараг одоо 200 гаруй миллиард долларын алдагдaltaй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Вьетнамын экспорт бол асар өндөр дамгаалсан. Тэгэхээр Вьетнам Америкийн нэгдсэн улс хоёрыг бол бид мэднэ ингээд 60-70 онд бол бараг 20 гаруй жил Вьетнамын дайн. Тэгээ ингээд 23 онд бол чин Дональд Трамп бол нөгөө Ким Жон Ун хойд солонгосын үдирэгчтэй Ханоид уулзалтын дараа бол албан ёсоор Вьетнамд төрийн айлчлал хийгээд 23 онд Вьетнам Америкийн нэгдсэн улс хоёр бол одоо ижбүрэн стратегийн түншлэлд гар ивсгцүүлсэн. Тэгэд Америкийн нэгдсэн улсын энтэг номхондлон стратегид бол Хятадыг тойрон хүрээлж байгаа энэ улс орнуудыг ардчил хөгжиж байгаа энэ улс орнуудын эдийн засгийг дэмжих замаар Хятадын өсний нэгдэж байгаа эдийн засаг геополитикийн ирч хүчийг сааруулах. Энэ үднэс нь бол Вьетнамыг маш идэвхтэй дэмжиж ирсэн. Гэтэл бол өнөөдөр бол ингээ Вьетнамтай хийж байгаа худалдаа бол Америкийн нэгдсэн улс маш том алдагдaltaй байна. Камбож байна. Ингээд жишээлх юм бол тэгээ ийм шилжээд амжигдсан орнууд. Тэгээд одоо Хятадтай ингээ худалдаа хийгээд ингээд ирсэн ерөнхийдөө бол маш эрчимтэй хөгжиж байгаа орнууд гээд одоо жишээ нь бол энтхийг Вьетнам бол одоо 100 сая хүн гарч байна. Энэ Хятадас бол өөрөөр хэлбэл Америкийн хөрөнгийн хөдөлгөөнд бол энэ орнууд руу ингээ үйлшилтэй шилжээд тэгээд Америкийн компаниуд энтхийг Вьетнамд хямд ажил хүчин дээр үйлдвэрлэлээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд тэгээд тэндээсээ буцаад Америк руу импорт хийж байгаа байхгүй. Тэгээд энэ асуудлууд бол өөрөөр хэлбэл Америкт бол маш том. Одоо зөвхөн одоо Вьетнамын жишээл ярьж байна. Ийм нэг асуудал байсан. Нөгөө нэг асуудал нь бол одоо та сайн мэдж байгаа. Яг одоо Дональд Трамп өөрөө бүрийн эрхийнхээ хугацаанд байж хат 2018 онд Аргентины Буэнос-Айрес улсын их 20 дэд хэмжээний уулзалтаар бол хойд Америкийн чөлөөт худалдааны хэлцээрийг шинжилсэн. Энэ бол Америк, Канада, Мексикийн чөлөөт худалдааны хэлцээр гэж байгаа. Энийг одоо бүхэлд нь шинжилсэн. Энэ бол асар их алдагдaltaй байсан гэдэг. Тэгэхээр энэ бол яасан бэ гэхээр нөгөө энэ гурав хоорондоо тариф худалдаа хийдэг. Хойд Америкийн гурав улс. Тэгэхээр жишээлх юм бол Өмнөд Солонгосын электроникийн компаниуд бол Америк руу хөрөнгө оруулалт хийхгүй, Мексик руу хөрөнгө оруулалт хийгээд Мексик дээр телевиз, угаалгын машин, хөргөгчөө үйлдвэрлээд тэгээ Мексикээс гайлын дотор Америк руу экспортлж байгаа. Мексик бол хямд ажил хүчтэй. Ингээд энэ нь бол Америкт маш олон ажлын байрыг бол хомигдуулсан, ижил төрлийн үйлдвэрлэлээр томхон цохилт болж байсан. Тэгээ эндээс бол Америк өөрөө асар их алдагдaltaй болж байна гэд. Ингээд ахаад одоо энэ хэлцээрээ бол шинжилэх хэрэгтэй. Би бол ер нь бол 2018 оны бас тэрийг шинжилсэн ч гэсэн бас муу хэлцээр байсан байна гэж. Ингээд өөрөөр хэлбэл одоо нөгөө гол экспортлогч орнуудынхаа бол хөрөнгийг бол Америк руу татах бас нэг асуудал байж байгаа. Гэхдээ энэ тарифын хөдөлгөөн хэдийгээр Америкийн нэгдсэн улс нэгдүгээр Америкийн нэгдсэн улсын худалдааны алдагдыг шийдвэрлэх гэдэг энэ бодлого байгаа боловч өнөөдрийн байдлаар бол ингээд одоо өөрөөр хэлбэл одоо сая 4 сарын 5-ны байдлаар ихэд Америкийн үнэт цаасны хөрөнгийн бирждэр бол үнэт цаасны алдагдал бол 6.85 долларын алдагдал. За энийг бол JP Morgan, Standard & Poor's за тэгэл одоо өөр одоо томоохон Goldman Sachs гэдэг юм те энэ компаниудын одоо хамгийн том одоо санхүүгийн шинжилт бол дүн шинжилгээ хийхээр барахгүй Америкийн эдийн засгийн сааралт бол 40% байсны бүр 60% болтлоо. Оны төгсгөл бол нэлээд том ерөнхийдөө бол одоо сүмийн өвөл тэ зүүрлж байна л да. Тэгээ иймэрхүү бас сүрэл үр дагаврууд ихний ээлжинд ажиглаж байна. Гэтэ яг сангийн сайд одоо Скот Бенсентийн хэлснээр бол энэ ихний цочрол бол байна. Гэхдээ дунд урт хугацаанд бол Америк бол их үр дүнтэй байх юм гэсэн ийм асуудал. Тэгээ яг гол асуудал нь юу вэ гэхээр олон улсын худалдаа бол ширээний ард сууж өвн шаттай хилцээ хийж энэ тарифыг харилцан ашигтайгаар зохицуулдаг энэ олон улсын худалдааны харилцангуй давуу талаар бид нар ашигтай худалдаа хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бүгдийг Америк үйлдвэрлэх боломжгүй. Жишээлх юм бол маш энгийн бэлэг дурслалын зүйлүүдийг бол Америк үйлдвэрлэхгүй. Энэ чинь Мексик юм Хятад үйлдвэрлээд буцаагаад Америк руу импортер авах нь харьцангуй даван талаар бол Америкийн хувьд бол ашигтай байхгүй. Тэгэхээр бүгдийг нь бол Америк үйлдвэрлэх боломжгүй шүү дээ. Алдагдaltaй. Америкт бол өндөр өртөгтэй үйлдвэрлэнэ. Тийм учраас бол
энийг нөгөө харилцсан хамтын ажиллагаагаар зохицуулах хэрэгтэй. Яг уу одоогийн сангийн сайдын хэлж байгаагаар бол 70 гаруй орн одоо худалдааны хилцээ хийх саналаа өгсөн байна гэж л хэлж байна л да. За энэ 70 орны талаар хоёлаа дараа хэсэгт үйлчлүүлээд ярилцъя. Үзэгчтэй хэсэг хормын завсарлагын дараа эргээд уулзцгаая. За ярилцлагынхаа энэ хэсэгт хоёлаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тавьсан тарифын үр нөлөө манай өмнөд хөрш буюу бэгүүд найрамдах хятад ард улсын хувьд эдийн засагт нь тэр нөлөөлөх талаар ярилцъя гэж бодож байна. Тарифын шийдвэрийг гаргасны дараагаар түрүүн таны хэлснээр 70 гаруй улс одоо ерөнхийлөгч Трамптай уулзаж одоо хилцээрт орё гэсэн мэдээллийг өгсөн гэж та хэлж байна. Гэтэл энэ 70 дотор манай өмнөд хөршил байгаагүй. Уржигдэрхэн гаргасан одоо шижин бин даргын мэдээлэлээр бол манай улсын эдийн засаг бол нэг цөөрөн биш юм аа. Манайх бол далай. Альва нэг шуурганд бол автахгүй бид бүхэн гэсэн мэдээллийг бол гаргасан. Таны үзэл бодол яг энэ дээр хаана байгаа вэ? Тэгээ ялангуяа өнгөрсөн түүхийг хараад одоо түүх болон одоо бусад мэдээлэл дээр суурилж хэлэхэд. За би түрүү хэллээ хятадын эдийн засаг бол Америкийн нэгдсэн улсын дараа орж байгаа асар том эдийн засаг. Тэгэхээр энэ хятадын эдийн засгийг бол өнөөдөр бид нар бол зүгээр тарифаар тогтоон байна гэхэд бол тийм ч амар биш. Энэ том эдийн засаг. Хоёрдугаарт бол сая ингээд Америкийн нэгдсэн улсын тарифыг бол нэгдсэн байдлаар зарласны дараа бол бүгд найрамдах улс бол өөрөөр хэлбэл хятадын одоо бүх бараа бүтээгдэхүүн дээр бол нийт нь 34% тарифын одоо тогтооно гэдгийг бол ингээд аль биесээр зарлаад энэ нь бол үндсэндээ 4 сарын 10-наас хэрэгжинэ гэж одоо гадаад энерги яам нь бол одоо өдөр болгон хэвлийн одоо мэдээлэл хийж байгаа шүү дээ. Энэгээр бол ингээд мэдгдсэн. Тэгээ энэний дараа бол Трамп бол хэрвээ хариу арга хэмжээ авах юм бол бид бол одоогийн энэ одоо 50% дээр ахаад 50% нэмээд баг 104% ийм татвар оногдуулахыг мэдээлэл хийсний дараа бол хятадын тал бол бүр бид бол одоо энэ чиглэлд бол эцсийн хүртэл тэмцэнэ гэсэн энэ байр суурь бол бас одоо хэвлээ баталгаад авсан тийм ээ. Ингээд хэлээд авчлаа. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл ер нь бол одоо буулт хийхгүй гэсэн ийм одоо хатуу байр суурь бол байх шиг байна. Тэгээд Америк бол одоо бүгдийг мэдгүй. Тийм учраас бол бид өөрсдийнхээ эрх шгийг бол одоо бүхэлд нь хамгаална. Ерөнхийдөө бол энэ тарифын асуудал бол дэлхийн худалдааны байгууллагаар зохицуулагдж байдаг. Гэхдээ өнөөдөр бол дэлхийн худалдааны байгууллагын үүрэгээр бол үндсэндээ хумигдлаа. За энэ бол за одоо Канада зэрэг орнууд бол дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх арбитрийн шүүхт гомдол гаргаж байна. Тэгээ энэ эрх зүйн чадамж нь аль хэвээ гэж. Тэгэхээр ингээд харахаар бол юу вэ гэхээр нэлийн асуудал гарах нь. Тэгэхээр энэ жилийн энэ худалдааны дайн бол нэг онцлог байна. Энэ бол Хятад Америкийн худалдааны дайн биш. Энэ бол 180 гаруй орн. За эдгээр чинь одоо ижилхэн тарифын дайн хийгээд ирэх юм чинь олон улсын худалдааны тарифын дайн болох одоо ийм магадaltaй боллоо. Тэгээ энэ бол өөрөөр нь глобалны дэлхийн эдийн засагт бол маш ноцтой. Энэ ихний том реакц бол юу вэ гэхээр дэлхийн хэмжээнд долларын ханш мэдэгдэх чангарсан. Энэ бол тэгэхээр энэ бол одоо тухайлх юм бол доллар юаны ханш чинь юан мэдэгдэх суулгарлаа. За манай төгрөг бол одоо 3500 шүргээд ирлээ. За юан, вон, йен тэгээд одоо евро, фаунд гэдэг ингээд дэлхийн гол юунуудын доллартай хайцхан шүлэл суларч байна. Тэгээ энэ бол өөрөөр хэлбэл 1987 оны Зүүн Азийн хямрал. Зүүн Азийн хямрал чинь бол Зүүн Азийн гол одоо бар орнуудын эдийн засаг чинь бол долларын хомсдолд орсон. Долларын хомсдолд орох юм бол Америкээс импорт авах боломжгүй болно. Ингийн бол Америкийн экспорт багасна. Энэ чинь харилцан уялдаад болсон. Өнөөдрийн чинь энэ дэлхийн даяарчлалын чинь хамгийн гол асуудал бол юу гэж үнэ гэхээр тухайлх юм бол Монгол улсын хувь заяа Лондонгийн хөрөнгийн бирж дээр шийдэж байгаа. Тэн дээр 1 тонн коксийн үн яаж өөрчлөгдөж гэнэ гэдэг нь маний оролцоотой шууд холбогдож байна. Энэ харилцан амралтай болсон.
Тэгээд ингээд өөрөөр хэлбэл Америк өөрөө одоо дэлхийн энэ эдийн засагт чинь баг одоо 30 их $80 үйлдвэрлэл болж байна. Өнөөдөр дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүн чинь $110 их $80 гэдэг. Тэгээ ийм нөлөөллүүд бол ингээд өөрөөр хэлбэл гарч ирж байгаа учраас асуудал байна. Гэхдээ улс орнууд бол тарифын хариу арга хэмжээ авна. Зарим нь хүлээлт юм байл л те. Яриа хэлэлцээнд орё, тарифынхаа яриа хэлэлцээнд орё гэдэг ингэж байна. Хятадтай бол ерөөсөө тарифа буулгахаас нааш баг яриа хэлцгээхгүй гэсэн ийм байр суурийг Дональд Трамп илэрхийлж байна. Гэхдээ Хятад бол яг энэ хатуу байр суурийг илэрхийлсэн ч гэсэн яриа хэлцээний сургууль нээлттэй гэсэн ийм бас байр суурь давхар хэлэлцсэн. Тийм учраас бол нэг айхтар ингэж аль тал нь яаж хагаад ширээний ард суух болов гэдэг ийм одоо хагас итгэл бол харагдаж байгаа юм л да. Тэгэхээр Хятадын эдийн засаг ямар байх вэ гэдгээс Монголын эдийн засаг бол өнөөдөр шууд хамааралтай болсон. За энэ дээр бол юу вэ нөхлөөр одоо жишээлх юм бол яг хуу Хятадын эдийн засаг бол үндсэндээ ковидын өмнөхөөс бол мэдгэцгүй саарч эхэлсэн. За энэ бол нэг 18 оны бас Америк Хятадын худалдааны дайны нөлөө байсан. Дэлхийн Хятадын дотоодын эдийн засгийн халалт гэж одоо бүх айл өрхөд бол үндсэндээ одоо шинэ телевизийн үйлдвэрлэлт чинь борлуулалт удаашрна гэдэг чинь бүх айлууд нь бол үндсэндээ телевизтэй болцсон. Бүгдөө хөрөгчтэй болцсон. Бүгдөө угаалгын машинтай болохоор борлуулалт бол удаашрна. Өөрөөр хэлбэл зах зээл ханалтын байдалд орсон. Тэгэхээр дараагийн загварын шин телевиз, дараагийн загварын угаалгын машин гарч ирж болцсон гэж бодож байна. Тэгээ энэ удаашрлаа бол Хятад улс бол Хятадын коммунистийн төв орны 4-р удаагийн сонгуулийн 4-р бүх турал дээр бид бол энэ тооны хөгжлөөс чанар руу шилжиж байгаа маа гэдэг энэ шийдвэр гарсан л да. Яг энэ жил бол Хятад бол сая Хятадын 14 удаагийн одоо сонгуулийн 3 дугаар хурал болоо бүх Хятадын ардын төлөвчтэй. Энэгээр бол энэ жилийн эдийн засгийн бол 5.3-аас 4% байна гэсэн. Тэгэхээр одоо бол энэ тариф бол Хятадын эдийн засагт бол мэдэгдэхүйц нөлөөлөх нь бол ойлгомжтой. Хоёрдугаарт бол Америкийн нэгдсэн улс бол ерөнхийдөө Хятад гэхгүй бүр холбоотой орнуудын гангийн бүтээгдэхүүн, хөнгөн цагааны бүтээгдэхүүнүүдэд маш өндөр тариф тогтоосон. За энэ бол Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол одоо түүхийд бол коксын эрэлт хэрэгцээ мэдэгдэхүйц одоо бууруулж эхэлж байгаа. Энэ нь бол өөрөөр хэлбэл одоо манай гол одоо экспортыг бидний гол одоо талхыг одоо бүрдүүлж байгаа гол орлого бол үндсэндээ 5-7 нүрс шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл бид нар бол ингээд сая 12 сард бол одоо ерөнхийлөгчийн хоргийг хүлээж аваад ингээд төсөө бас харьцангуй бас нэлээд танаад бас төсвийн алдагдлаа бол маш одоо айтайхнаар шийдсэн. Гэхдээ бид нар бол түүхийн эдийнхэн экспортыг бол их өөдрөгөр тавьсан. Бид нар бол энэ төсөв баталгаатай бол энэ дэлхийн зах зээлийн өмнө ханш конъюнктурын өөрчлөлт, өмнөд түвшин эдийн засаг энэ юмнуудыг маш нарийн дүн шинжилгээтэй хийхгүй бол дэлхийн зах зээл ямар хурдан өөрчлөгдөж байна гэдэг нь одоо бид нар эндээс харагдаж шүү дээ. Ялангуяа ерөнхийлөгчийн одоо хориг бол хичнээн чухал байсан гэдэг нь бол одоо харагдаж байна. Тэгээ ингээд манай одоо орлого бол 50%-аар буурч байна. Тэгээ энэ бол бид нар бол одоо төсвийн ийг одоо үнэхээр өөрөөр тодтол хийх үгүй юу гэдэг ингээд одоо янз бүрийн хэлцүүлэг гарч ирж байна. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсын хувьд бол маш том эрсдэл. Нөгөө нэг нь бол төгрөгийн ханшны сулрал гэж байгаа. 3500 эдгээр сая хэд хоногийн өмнө манай гадаад валютын нөөц 5 тэрбум хүрлээ гэж байна. Гэхдээ л одоо эндээс чинь бол Монгол банк бол одоо интервенцийг шаардлагатай болох байх. Тэгэхээр бол бас энэ бол одоо абсолют байж чадахгүй хөдөлгөөнтэй байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр энэ бол ганцхан одоо Монгол гэлтгүй нийт одоо дэлхийн нийтийн хэмжээнд маш том. Ялангуяа Европ бол одоо үндсэндээ Америкээр өөрийгөө одоо аюулгүй эдлэш төр худалдаагч төр өөрийгөө одоо хангах асуудал дээр бол үндсэндээ Европ бол маш хүчтэй нэгдэж эхэлж байна л да. За энэ бол эргээд Монгол улсад одоо та манай төсвийг ярьлаа. Саяны төсвийн алдагдлыг бас бууруулсан ерөнхийлөгчийн хоргийн тухай бас мэдээлэл өгч байна. Гэхдээ энэ бол бас л эргээд өнгөрсөн 30 жилдээ бидний хийж чадаагүй нөгөө эдийн засгаа сулгууруулах байсан энэ шийдвэрийн одоо үр нөлөөг одоо бид бүхэн дахиад амсах ийм эрсдэлтэй байдалд дахиад очичлоо. Учир нь одоо нэг л төрлийн орлоготой нөгөө төрлийн орлого маань одоо урд төршийн
Америк нэгдсэн улстай хийж байгаа тарифын одоо дайнаас үүдэлтэйгээр одоо ийм эрсдэлд орчол байж байна. Энэ дээрээс дахиад эргүүлээд асуухад сая та Америк нэгдсэн улс Европын холбоо гэдээ ярьлаа. Эдийн засаг мэдээж санхүү худалдаа бол маш чухал. Гэтэл Монгол шиг хоёр том хөршийн дунд байгаа ардчилсан жижиг орны хувьд бид бүгдийн бас арчлаа хамгаалж үлдэх хүний эрх хэрэгчлөө арчилсан энэ нийгмийн үнэт зүйл дээр бид бүхэн бас Америк нэгдсэн улстай өмнө нь ч тэр одоо ч тэр 3 дэгч гол хөршөө гэж одоо сонгоод үнхлээд ажиллаж исэн юм одоо түүхтэй. Гэтэл одоо магадгүй зарим нэг тал дээр энэ байр суурь гаргаж байгаа ах. Яг энэ дээр одоо бид бүхэн ямар шийдвэрийг гаргаж цаашдаа ажиллах ёстой юм бэ? Энэ дээр та мэдээлэхгүй бас тийм ээ. За яг харахгүй тантай бол санал нэг байна. Америк нэгдсэн улс бол Монгол улсын 3 дахь хөрш. Энэ бол Монгол улсын гадаад удирдлагын үзэл баримтлалаар бол хамгийн түрүүнд Америк нэгдсэн улс гэдэг. Тэгээ энэ 3 дахь хөршийн бодлого гэдэг нь бол ажиулд өртсөн, ардчилсан улс орнуудтай бүх салбарт түншлэлийн харилцааг тогтооно гэдэг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар заасан. Тэгээ бид бол одоо 2018 онд бол өргөн хүрээтэй түншлэл, иж бүрэн түншлэл. Тэгээд ингээд 2019 онд стратегийн түншлэл, 23 онд бол стратегийн 3 дахь хөршийн түншлэл, ингээд 24 онд нь бол иж бүрэн стратегийн түншлийн байнгын механизм гэдэг ийм хамтарсан тунгаглалыг бол Вашингтонд бид нар бол гаргасан. Тэгэхээр Монгол улс бол Америк нэгдсэн улс бол маш чухал ийм түнш. Нөгөө талаар бол яг хуу цагаан сарын одоо энэ яг одоо босгон дээр 17 дугаар жарны элдв эрдэмтэйгээд хөгжин могоо жилийн босгон дээр Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга шинэ төрийн нарийн бичгийн дарга Марк Помпеогийн одоо манай гадаад харилцаанаас батс дэлгэсэн баярын илгээлд за манай ерөнхийлөгч дэлгэсэн дэд ерөнхийлөгч одоо Джеймс Дэвидийн Венсийн одоо мэнчилгээнүүд дээр бол Америк нэгдсэн улс бол Монгол улсын 3 дахь хөршөөр махаргадаг. Монгол улс бол одоо арчлын баян бүрдтэй. Бид бол одоо энэ бодлого тууштай дэмжинэ гэсэн энэ байсаар илэрхийлсэн байна. Гэхдээ Америк нэгдсэн улс бол ялангуяа энэ төсвийн алдагдал, ялангуяа энэ аль биесний хөгжлийн төсөмжийн өрөөнд хэдэн тэрбум долларууд бол ер нь гарын 13-аар урсж байна гэдэг маш тодорхой боллоо. Тийм учраас бол энэ гадаадд үзүүлж байгаа тусламжаа бол 90 хоногор бол үндсэндээ зогсооцсон. Одоо энэ дээр бол мониторинг хийж байна. Ялангуяа одоо Америк нэгдсэн улсын төрийн департамент тариал гэдэг хөгжлийн агент гэж байгаа USA. За энийг бол үндсэндээ одоо бол мониторинг хийж байна. Энийг бол одоогор бол төр зогсооцсон байж байна. Шууд одоо Марк Помпео өөрөө мэдэлтэй авцсан. Энэгээр ч бол маш олон оронд бол Марк Рубио тийм Марк Рубио. Тэгээ ингээд тусламж үзүүлж байна. Тэгээ энэ чинь нэг чухал зүйл нь бол одоо тухайлбал бол энэ улс орнуудын ардчлалыг дэмжих, хүний эрх хэрэгчлөөг дэмжих, сайн засаглалыг дэмжих, чөлөө төвлөлтөд шашны хэрэгчлөөг дэмжих гэдэг энэ хөтөлбөрүүд ч өнөөдөр зогссон. За нөгөө нэг зүйл бол одоо манай 3 дахь хөршийн бидний нэг одоо хамтын ажиллагаа бол мянганы хөгжлийн сорилтын компакт 2 дахь гэрээ гэж байдаг. Энэ гэрээний үр дүнд бол Монгол улс Улаанбаатар хотын хүн амын умдны усны аюулгүйдийг хангах. Энийг бол бараг 100 жилээр одоо баталгаа туулгана гэж байгаа. Тэгээ энэ бол өөрөөр хэлбэл 350 сая долларын одоо хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэгэхээр яг үлдсэн санхүүжилт нь бол би одоо бол төр зогсчлоо гэж ингэж ойлгоод байна. За нөгөө нэг зүйл бол та түрүү бит хоёр ярьсан Монгол улс бол яг нөгөө 183 оронтойгоо хамт Монгол бол тарифын хөнгөлөлт бол бас төгчөн боллоо гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас бол яг Монгол Америкийн худалдаа бол одоо 24 онд бол нэг 430 орчим сая доллар байна. Энэс Монголын экспорт нэг 120 сая, Америкийн импорт бол бараг 400. Тэгээ өөрөөр хэлбэл Америкийн хувьд бол 400 сая доллар ашигтай байна. Гэхдээ энэ бол Америкийн эдийн засгт бол үнэхээр одоо тэрийг бараг одоо хэмжихгүй байсан болохоор ийм тохиолдол. Бидний хувьд бол 120 сая гэдэг бол их том экспорт. Гэхдээ яг энэ зүйлүүд бол ийм асуудлууд байна. Тэгээд дэлхийн нийтийн хэмжээнд бол энэ асуудлууд байж байна. Ерөнхийдөө бол бас Дональд Трампын дэг бол бас зарим нэгэн шүүмжлүүд бол юу вэ гэхээр ер нь бол энэ ардчлалыг дэмжих нь байр сууриас бол Америк нэгдсэн улс ерөнхийдөө мэддэгдвүз бас ухрах ийм одоо зүйлүүд ажиглагдлаа. Маш олон одоо хүний эрхийн комиссар, нүүбийн хүний эрхийн комиссараас гарч байна.
дэлхийн дулаарлын Суур конвенц Парисын хэлцээрээс гарч ин дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарч ЮНЕСКО-гоос гарч дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг ч юм бол одоо маш чухал байгууллага шүү дээ. Тэгээд яг буруутгах гэж байгаа нь ковид үед бол ерөөсөө одоо менежмент хийж чадаагүй гэж Америк хамгийн том охирол авсан. Сая гаруй хүн амнаас алдсан. Тэгэхээр энэ юмнууд дээр яг одоо 90 хоногийн үр дүнгийг харах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ 90 хоног гэдэг маань 3 сар. Тэгээд энэ дээр бол энэний дараа манай тусламжийн хөтөлбөрүүд тэгээд өөрөөр хэлбэл одоо энэ юмнууд бол илүү сэргэх болов гэж ингэж бол одоо найдаж байгаа. Тийм учраас бол ялангуяа одоо стратегийн түншил одоо яг тухайн үед 2019 онд Америкийн нэгдсэн улсад стратегийн түншил тогтоож өгт бол Монгол улс бол Америкийн 16 дахь стратегийн түнш орно гэж хэлсэн. Тэгэхээр бид нар бол яг энэ дээр мониторинг хийгээд ингэж явах нь би тусламжийн албан ёсны хөгжлийн тусламжууд тэгээд энэ ардчлалыг дэмжих яг гэвэл Америкийн нэгдсэн улс бол Монгол бол Америкийн хувьд бол эдийн засгийн ашиг бол биш. Маш жоохон. Тэгэхээр Монголын хамгийн гол асуудал бол энэ хоёр том хамгийн том нутаг дэвсгэртэй цөмийн зэвсэгтэй хамгийн том хүн амтай цөмсөд хоёулаа аюулгүй зүйлийг байнгын гişүү. Тэгтээ одоо нэг хүний эрх мэд бол илүү их нэг хүний гарт төвлөрж байна. Хүний эрх хэрэгчлөө бас хязгаарлагдж байна. Чөлөө төвлөлөө боомлогдож байна. Ийм үед энэ Монголын ардчлалыг дэмжинэ гэдэг бол энэ Америкийн Монголыг дэмжихээс гадна энэ өөр Америкийн дэлхийн нийтэд энэ ардчлалыг дэмжих энэ одоо бодлого салшгүй хэсэг байх ёстой. Тийм ч бас бол энийг бол одоо Америкууд бол бүр огт бол би хаяхгүй байх гэдэг найдаад байгаа. Тийм. Биш. Юун дээр яг миний хувьд бас олон улсын байгууллагуудын яг иймэрхүү төсөл хөтөлбөрүүд дээр хамтран оролцож бас хэрэгжүүлж исэн одоо туршлагатай хүний хувьд хэлэхэд USAID буюу одоо таны саний хэлсэн хөгжлийн агентлагаас хэрэгжих байсан иргэний нийгэм хэвлэлийн эрхчлөө төслүүд бол хаагдаа зогсгоо бол зарлцсан байна яг Монголд. Нөгөө талдаа харьцангуй одоо эрчим хүчний салбарт ч юм уу эсвэл дэд бүтцийн салбарт хэрэгжиж байгаа төслүүд нэг тодорхой хуваар одоо буураад хэрэгжинэ гэсэн ийм найдвар одоо итгэл бол байна. Миний дараагийн асуулт бол эдгээр орон зайг Монгол улс одоо хаанаас ирэх вэ? Одоо бид бүхэн дайршил гэж ярьж байгаа одоо дангарчилсан одоо бодлого руу явах ёстой юм уу? Энэ одоо томчуудыг дагаж явах биднэрт одоо тийм сонголт бол байхгүй гэж харж байна. Тэгэх юм бол төв дотроо, бүс нутаг дотроо түрүүний ярьсан Индо-Пасифик буюу одоо энэ дэлхийн номхон талын бүс дотроо юм уу? Европ руу юм уу? Латин Америк, Африк гэх мэтчлэн энэ талууд дээр таны харж байгаа боломж нөхцлүүд одоо юу вэ? Та юу гэж харж байна? За яагаргүй Америк бол өөрөө их дэлхийн одоо их глобал юм одоо супер гүрэн гэж ярьдаг хит их гүрэн гэж хамгийн том эдийн засгт хамгийн хүчрэг батлан хамгаалж чаддаг. Гэхдээ өнөөдөр энэ даяаршил, энэ эдийн засгийн интеграц, энэ чөлөө тодтолтой энийг бид нар бол шинээр ухаарах энийг одоо авч үзэх бидний философи бол бас шинээр харахгүй болохгүй болж. Өөрөөр чөлөө тодтолтой бол эдийн засгийн хөгжлийг урагшлуулдаг, ажлын байрыг нэмэгдүүлдэг ийм одоо механизм бол биш гэдэг нь бол одоо чинь Америкийн нэгдсэн улсаас харагдаж байна. За тэгээд одоо эдийн засгийн интеграц ч гэсэн тийм ч одоо цорын ганц одоо боломж төвлөр биш гэдгийг бол бид Брексит буюу Британи Европын холбооноос гарсан. Яг бол бид боломжгүй бүх асуудал вирусэд л шийдэгдэж байсан юм аа. За даяаршлын асуудлууд байна. Ингээд хараад ирэнгүүт бол юу болж ирж байгаа нөхлөр Америк бол энэ даяаршлаас дангаашл буюу одоо юнилитерализм гэж байна. Тэгээ ийм юм л бүхнийг Америк тэргүүн тавина гэдэг ийм асуудал ярьж ирж байна л да. Тэгээ энэний эсрэг бол Европ бол Европын холбоо бүхний тэргүүн байна гэдэг. Иймэрхүү одоо ингээд тусгаарлагдах ийм одоо байр суурьуд бол бас мэдгэдэггүйц гарах хандлагууд байна. Гэхдээ ямар ч байсан өөрөөр бол дэлхийн төгсгөл бол эрээг байна. Бүх шугам дээр бол яриа хэлцээний механизмууд бол нээлттэй байгаа гэдгийг ингээд аль талдаа бас одоо болгоомжлолоо энэ одоо бас хямрал руу хамаагүй төлөвч болохгүй гэдгээс бол аль тал нь бас энийг нээлттэй ингээд давхар хилээд яваад байгаа нь бол би зүйтэй гэж бодож байгаа. Тийм учраас бол юу байна вэ гэхээр бид нар бол энэ хүний эрх хэрэгчлөө ардчлалыг энэ төвийн дэлгэрүүлгүүн дээр би одоо энэ ямар ч байсан энэ 90 хоног бол
дуусгах ёстой. За тэгээд энэ одоогийн тарифын үр нөлөө бол ямар байх вэ? Одоо үнэ цасны бас ханшны уналт бол үргэлжлэлээ. Долларын ханш бол буцаах $3,000 алтны үн бол бас $3,000 жоохон бууж байна. Зэсийн үн бол бас ингээд жоохон бууж байна. Ер нь бол дэлхийн зах зээл дээр түүхийн эдийн үн ханш бол маш их асуудалтай болж ирж байна. Нөгөө нэг зүйл бол та түрүүн хэллээ эрчим хүчний асуудал гэдэг. Америкийн нэгдсэн улс бол ер нь одоо малтмал түвшний хэрэглээ болоод энэ бусад эрчим хүчний олборлохын салбаруудыг сэргээгээд эхэллээ. Эдгээр бол яг хүлэмжийн маш их ялгаруулдаг юм салбарууд. Нөгөө талаар бол бас энэ ногоон сэргээгдэх эрчим хүч гэдэг чиглэлдээ дэндүү хөшүүрснээс энд бол асар хэмжээний тэрбумаар нь бол юус урссан байна. Юус гарын 13-аар урссан байна. Тийм ч бас бол өнөөдөр бол яг сая дэлхийн эрчим хүчний агентлагийн тайлан дээр бол яг эрчим сэргээгдэх эрчим бол дэлхийн нийт эрчим хүчний 30%-ийг бол давсан гэсэн энэ дүгнэлтийг сая одоо 2-3 хоногийн өмнө гаргаж ирж байна. Гэхдээ энэ хэдийгээр сэргээгдэх эрчим хүч бол 30%-ийг давж байгаа ч гэсэн энэ чинь нөгөө өртөг бол их өндөр байна. Өөрөөр хэлбэл манайх бол одоо сэргээгдэх эрчим хэрэглээхэд одоогийн нүүрсний хэрэглээ шиг бол бид бол эрчим хүч нь өндөр эрчим хүч хэрэглэн болчиход байгаа байхгүй. Тийм учраас энэ бол өөр их том сорилт. Тийм учраас одоо Дональд Трамп бол энэ дээр маш их тэрбумааруудаас мөнгө төгрөг яатсан учраас энийг бол одоо бид нар бас монитор энэ сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг одоо эргэж харах бас шаардлага байна гэдэг дээр бол бас яа харахгүй. Бас үнэн ба Оросын одоо яг Рос нефтийн тэргүүн сич нь бол их чухал үг хэлсэн. Тэр бол юу вэ нөхлөөр бид нар бол хичнээн одоо сэргээгдэх эрчим хүчийг тэр ногоон эрчим хүчийг бид нар одоо ач холбогдол өгсөн ч энэ бол хязгаарч эрчим хүчний 50%-ийг нүүрсний хэрэглэх 100% орлох. Энэ 100 давл чадахгүй гэж хэлсэн билээ л да. Маш судалгаатай хэлсэн. Тийм учраас бол ямар ч тохиолдолд бид нар газрын тос байгалийн хөл байна. Тэгээд нүүрсний бол бас боловсруулалтын юу хагаад нүүрсний хэрэглээ бол зөх хэмжээнд бол байна гэсэн ийм л одоо юу гэж байна. Тийм учраас Америк бол бас энэ чиглэлд эрчим хүчний юунуудаа бол ингээд сэргээгээд хэлж байна. Яг нь энэ нь бол Америкийн зэрэг орнууд бол бас дэндүү их сэргээгдэх эрчим хүч ногоон хөгжил гэж энэ л бас хит их яаснаас уламжлалт юмудаа энэ дэлхийн дулаалал гэдэг бас хит хөтлөгдсөн гэсэн ийм юмнууд ярьж байна. Тэр бас үнний хөрдөө байх магадлал байна. Тэгээ бид нар бол бүх зүйлүүд бол ер нь бол энэ ковид энэ дараах одоо энэ үр дагавар Орос Украины дайны энэ үр дагавар тэгээ Дональд Трампын одоо гадаад бодлогын энэ шинэ параметр энэ тарифын асуудлууд бол ер нь дэлхийн улс орнууд бид нар бол маш олон зүйлийг бол шинээр ухаарах ийм одоо боломжийг олгож байна. Бид бол өөрөөр хэлбэл энэ бизнес модель бол ер нь бол шинээр ухсах шаардлага байна гэж ингэж л одоо харж байна л да. Тэг. За огш хоёлаа төлбөрийн дараагийн хэсгээр энэ боломжийн тухай ярилцгаа. За тэг. Үзэгчтэй завсарлагын дараа хэрэгэд уулзцгаая. За хоёлаа ярьслахаа ихэнх үед дээр бол хямрал гэж ярьлаа. Одоо асуудлын тухай хоёлаа нэлээд сайн ярилцлаа гэж бодож байна. Мэдээлэл өглөө гэж бодож байна. Тань маш их баярлалаа. Харин одоо энэ сүүлийн хэсэгтээ Монгол улсад ямар боломж байгаа талаар хоёлаа ярилцгаа өргөжлүүлэе гэж бодож байна. Монгол ирсэн нэг Нобелийн эрдэмтэн хэлж ирсэн юм л дээ. Монгол улсад хаана хамгийн их асуудал байна. Тэрийг бизнес болгооч. Тэнд бол боломж байх хэрэгтэй гэдэг. Одоо энэ геополитикийн хувьд манай өмнөд болон хойд оршин эдийн засгийн эрсдэлтэй байгаа үед Монгол улс таны бодлоор хаашаага хөрөнгө оруулалт хийж төлөвлөгөөгөө одоо сайжруулах хэрэгтэй вэ? Энэ боломжийн талаар та манай үзэгчдэд мэдээлэл өгч. За энэ дээр би бас яг нэг юу зүйлийг нэг нэмж хэлмээр байна. Энэ бол юу вэ? Та сая хойд төршин тухай хэлсэн. Яг энэ Дональд Трампын энэ 183 оны энэ тарифын энэ одоо хязгаарлалтан дээр бол манай хойд төрш ороогүй. Орос улсаас ороогүй. Гэтэл 24 онд хойд төрш Америкийн нэгдсэн улсын худалдаа бол 3.5 миллиард доллар. Гэтэл Америкийн нэгдсэн улс Оростой хийсэн 24 оны худалдаанд бараг 2.5 миллиард долларын алдагдaltaй байгаа байхгүй юу? Америк бол голдуу Орос руу бол одоо эмийн бэлтгэл цусны
Эдис те. Тэгээд одоо эмнэлгийн тоног төхөөрөмж энэ нийлүүлээд Оросоос бол одоо гайлын бордоо, азотын бордоо, цагаан алт энэ төр импорт гарч байгаа. Даймонд тэгээд одоо ураны хөдөр энэ төр гэдэг. Тэгэд ийм алдагталтаа бол одоо Орос бас орох ёстой шүү дээ. Гэтэл бол энэ Орос одоо ороогүй байгаа. Тэгэхдээ бидний хувьд бол юу вэ нөхлөөр манай хоёр хөрш маань өрдөнтийн орнуудтайгаа асуудал багтаа бол бидэрт л сайн. Энэ бол манай гурав шиг болоод. Тэгээ ингээд бол яг хуу Монгол улсын хувьд бол бид нар бол нөгөө их олон жил ярьж байна л да одоо эдийн засгийг солонгоруулах. Олон тулгуурт эдийн засаг. Ерөнхийдөө бол одоо манай эдийн засаг гэдэг маань бол галанд өвчин хам шинж бол илэрж байгаа. Ерөөсөө уул уурхаас хамаарал. Тэгээ уул уурхаа дотроо ганцхан нүүрсээс хамаарч нүүрс. Тэгээ энэ ганц орлогын одоо энэ нэг чиглэлд энэ хамаарал бол манай эдийн засгт бол аюулгүй байдал. Бүр өрөн утгаар нэрх бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдож байна. Тийм учраас бол одоо бид нар бол энэ эдийн засгийг энэ солонгоруулах гэдэг гол юмнууд дээр бол юу вэ нөхлөөр бид нар энэ нүүрсний одоо дор хаяж хагас боловсруулалтыг угаасан нүүрс гаргах. Миний ойлгож байгаагаар бол угаасан нүүрсийг нь МСС энержи ресурс соёл ер нь бас угааж ганц хоёр компаниуд угааж байгаа. Яг манай төрийн эрдэнэс тамтлагаа бол ер нь түүхээр нь гаргаж байна шүү дээ. Хоёрдугаарт бол бид нар бол энэ нүүрснээс бол байгалийн шингэрүүлсэн байгалыг гаргаж авах хэрэгтэй. Одоо сая өнгөрсөн онд бол манай 5 толгой нүүрсний нөөцийг бол 8.3 тэрбум гэдэг шинээр үнэлгээсэн. Тэгэхээр 8.3 тэрбумны чинь өмнө төрш рүү жилд 100 саяыг экспортлоод байхад тийм төлөвлөгөө бараг 250 жил биш үү. Ийм их хэмжээ. Тэгээ энэ чинь их сайн чанар юм гэж байгаа. За нөгөө нэг зүйл бол юу вэ нөхлөөр би бол яг хуу бас энэ жил бол ингээд бид нар хятад руу экспортынхоо гол холболтуудыг эрх зүйн сая шийдлээ. За энэ бол гашуун сугад ганц мод шивээ хөрөн сэхэ ханг мандал. За энэ юмудаа одоо бид нар холболтыг хийгээд ингээд ялангуяа хамгийн том энэ экспортын гарцуулж байгаа ганц мод гашуун сугад бол баг одоо эн чинь нийт нүүрсний экспортын баг 85-аас 90 орчим өмнө байна. Тэгээ энийг бол 27 онд дуусна гэж юм л да холболт нь. Тэгээ ингэх юм бол бас бидний энэ экспортын гарцыг нэмэгдүүлэх ийм том боломж байна. Хоёрдугаарт бол энэ бидний хөдөө аж ахуйн боловсрол үйлдвэрийн салбар үнэхээр орхигдсон. Ялангуяа одоо нарийн шир хөнгө үйлдвэрийн салбар. Тэгээ энэ дээр бол бид нар ерөөсө тэр чигт нь өмнө төрш рүү түүхийг нь гаргасаас гадна хідэн тэр бумаар нь бол арь шир бол одоо эмээлтийн хэсэгтэр бол үнэндээ хүмүл хөрөнгө болоод эхнээсээ бүр ялцарч байна шүү дээ. Тэгээ энэ бол өөрөөр бидний одоо хамгийн том чухал гарц байна. За тэгээ мэдээж бол яг уу аялал жуулчлал бол энэ Монголын их том одоо бизнесийн хэсэг боломж бол одоо бий болж ирж байна. За дээр нь бол одоо бид нар бол энэ транзит тээвэр гэж газрын гүр болно гэж. Европ, Зүүн Аз, энэ Орос Хятад хоёрын энэ том одоо боломжийг бол бид нар бол ашиглах юм одоо өргөн боломж байна. Тэгээд энэ уул уурхай дээр бид нар энэ боловсруулах салбар байна. Тэгээд дээр нь бол энэ эрчим хүчний аюулгүй. Энэ эрчим хүчний аюулгүйд энэ нүүрсний нөөцтэй. Тэгэхээр одоо бол яг хуу нүүрсэн дээр хөрөнгө оруулалт хийхгүй байна гэдэг боломжлууд байгаа. Яхахгүй энэ дээр бол баг ногоон хөгжлөд оргилчод байгаа. Гэтэл өнөөдрийн технологич нүүрсийг орчин үеийн шинэ технологиор хүлэмжээ ягдлуулахгүйгээр одоо ийм технологид одоо асуудал хөндөгж ирж байна. Энэ 200 гаруй энэ жилийн ийм нөөц чинь зүгээр хийж болохгүй шүү дээ. Энэс чинь нэгдүгээр шингэрүүлсэн хий гаргаж авна. Тэгээд дээр нь бол одоо бидний шинэ технологиор энэ чинь эрчим хүчинд ашиглах явдал. Тэгээд манай дээр бол энэ сэргээгдэх эрчим хүчийг дотоодын хэрэгцээгээ хангаад тэгээд одоо би их нөөцтэй тэгээд энэ эрчим хүчийг экспортлно гэж ярих. Бид одоо энэ эрчим хүчийг экспортлно. Нар салхинаас гарсан эрчим хүчийг экспорт энэ яриад орох хэрэгтэй. Зүгээр дотоодынхаа эрчим хүчийг яаж 100% хангах. Бид нар чинь бол одоо 20% хамааралтай. Баруун таван ангул тэр чигээр Орос холбооны улсаас түл шатхан бол одоо баг 98% хойд төршөөс. Тэгэхээр бид нар бол энэ одоо энэ манай ерөнхийлөгч хөрсөх бол энэ дээр маш ач холбогдол гэж байгаа. Бид нар энэ газрын тус боловсруулах үйлдвэр. Сая бол энэ үлдсэн энэ одоо санхүүжилтнүүд шийдэлтэй 1.7 одоо өөрөөр хэлбэл алтан ширээ сумууд. Тэгэхээр энэ бол бид нар чинь бол эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад энэ бол яг хөө нийтдээ 2.5 миллиард
Монголын засгийн газар нэг 800 сая доллар арлаа гэх нэг оюутлоготой харьцуулах нь их жоох. Тэгтээ чинь манай эдийн засгийн аюулгүйд бид өөрсдөө бүр хамгийн наацхан 50%-аар төл шатгуун хангана гэдэг чинь бид нар одоо эдийн засгийн аюулгүйд маш чухал. Тэгэхээр бид нар бол энэ стратегийн энэ том үйлдвэрүүдэд хэрүүл маргаана босгоод энэ дэр бүх хөрөнгө оруулалт хийгээд энийг бол хурдан одоо ашиглалтанд 27 онд одоо ашиглалтанд оруулах. Яг тэгэхээр бид нар бас нэг юм их анзаарахгүй байгаа. Юмны үн нисгцэн маш их хөгжлийн макина зээлмэл авсан гэдэг. Яг тэгвэл эн чинь 3 жил хятад улс хилээ хаацсан ковидос болов. Ингээд нөгөө энэ газрын тосны чинь энтгэхээс орж исэн маш их тоног төхөөрөмж чинь гайлдсан 3 жил хаагдсан. Тэгээ түл шалтгааны үн нэмэгдээд баравтаг үн нэмэгдээд чи юмнууд бол оронгоор өөрчлөгдөж байна. Тэгээ ийм юмнууд байгаа учраас бид нар бол энэ одоогийн 14 мега хөтөлбөрийн чинь нэг нь шүү дээ. Энэ дээр бол үнэхээр бид бол дотооддоо юм нэгдэлтэй байж байгаа. Энэ гол юмнуудаа хөдлөх хэрэгтэй. Энэ бус улс орнууд бол энэ гол мега хөтөлбөрүүд дээр бас л хэрүүл оруулалт болж байна. Тэгж байгаа л энийг ясны дараа асар том хөгжлийн ирээдүгөө гаргаж ирж байна л. Тийм учраас энэ бомбын сэргийлт газрын тосны үйлдвэр байж байна. За бид нар бол яг энэ одоо ураны шар нутгийг экспортлох асуудал бол бас эргэцүү өвч шийдэгдлээ. Дээр нь бол бид бол ерөнхийдөө бол ойрын ирээдүйд бол жижиг дунд хүчин чадалтай цөмийн эрчим хүчийг бол яг тэгвэл бид нар бол түүхийд энэ үүсэн байж байна. Тэгэхээр энэ бол бидний ойрын ирээдүйн одоогор бол яг ийм атом цэглэсэн байгуулсан их хурлын шийдвэр гараагүй юм л да. Ер нь бол энэ чиглэл дээр бол бид нар бас анхаарлаа тавих. Тэгээд одоо мал маань бол одоо ингээд эдгээр яг 65-аас 60-70 сая хооронд гэж жоохон хэлбэлцэж байна. Гэхдээ энэ бол асар их одоо манай одоо эдийн засгийн сулбар бол асар их одоо хөрөнгө. Тэгээ махны экспорт гэж байна. Арабын орнуудад одоо би халаал аргаар энэ махны экспортыг өргөжүүлэх. Гэт ингээд бидний хувьд бол маш их боломжууд байна. Одоо алтны юм байж байна. Зис бол одоо оюутлогоо бол миний ойлгож байгаагаар бол 2027 он гэхэд бол ер нь гүний үрхэ 100 хүчин талаараа ажиллавал энэ чинь баг дотоодын нийт бүтээгдэхүүнүүд тэн хагасыг би ролтын одоо татвараас бүрдүүлэх юм боломж байна шүү дээ. Тэгээд дээр нь дэлхийн нийтийн дижитал хөгжил маш их чимжиж байна. Манай өмнө турш бол эдийн засаг бол асар хурдтай дижиталчлагдаж байна. Дижиталын дараагийн шат нь бол одоо би өөрөө хэлдэг юм л да. Дижитал оюухан гэж яриад байгаа. Одоо бид нар хиймэл оюухан гэж орчуулга их буруу. Энэ бол дуураймал imitation гэсэн үг шүү дээ. Тэгтэл энэ дижитал AI гэдэг чинь бол бидний оюуханаас давсан үйл ажиллагаа болж байгаа юм. Энэ дижитал оюухан асар хурцтай хөгжин. Тийм учраас энэ тасан тогтсон эдийн засгийн бүтцийг бол бид нар бол яаралтай бас шинээр ухсах шаардлагатай байна л гэж ингэж харж байна л да. За баярлалаа гişэ. Ер нь таны саний хэлсэн их саналуудтай би санал нэг байна. Тодорхой хэмжээнд бид нэр эрчим хүч экспортлох одоо юм амбицийн хувьд яагаад болохгүй гэж гэсэн бас бодолтой байдаг. Магадгүй залуу хүний тийм одоо амгалан тийм сэтгэл байж байгааг үгүйсэхгүй. Нөгөө талдаа эрчим хүч болон бусад эдийн засгаас солонгоруулах энэ төлөвлөгөөн дээр бол тэнтэй 100% санал нэг байна. Гэхдээ бидний зөвхөн монголчууд магадгүй яг иймэрхүү л хоёр өөр эсрэг байр суурьтай хүмүүс хоорондоо ярилцаж нэгдсэн шийдвэр гаргахаас л одоо бид бүгдийн дараагийн одоо алсын хараа шин сэргэлтийн бодлого маань эхлэх болов уу гэж найдаж байна. Тэгэхээр Монгол улсын нэг гол юм бол бид ардчсан улс. Бид бол одоо бод санал чөлөөтэй хэлэх юм боломжтой улс. Тийм учраас бол бид нар оюун ухаанаа одоо уралдуулах хэрэгтэй. Энэ дээр бол хэн нэгэн хүн бол өмнөнийг одоо муулчлах ямар ч боломж байхгүй. Тийм учраас бол одоо нэгдүгээрт бол ив нэгдлэх чухал байна. Тэгээд одоо ардчлалын зарчмын үндсэн дээр одоо энэ оюун ухаанаа уралдуулад эндээс бол бид нар маш сайхан зөвшөлтсөн төрөл бид бол хүн амныг цөөхөн цэнгэлийн манлаад их ойрхон харагдаад байдаг. Тийм л байна да. За баярлалаа гişэ. Үнэтэй цаг хугацаагаа бас бидэнд зориулж маш үнэтэй мэдлэг туршлагаасаа манай үзэгчтэй хуваалцсан явдалд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Таны ажил өсөд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй өнөөдрийн дугаар маань хийх өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.
нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эцдийг тэмдэгч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг